Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрэм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг Чүү Догжуун болон Жүү Суваа гэдэг гэрлээд 15 жил болж байгаа. Эхнэр Суваа Хойд Солонгосоос дөрвөж ирсэн юм байна. Суваа нэвтрүүлэгт бүртгүүлсэн ч нөхрийн талын бичлэг төрүүлж гардаг. Догжуун өглөө эрт босож хоолоо бэлдээд эхнэртээ массаж хийж өгнө. Суваа 2007 онд Хойд Солонгосоос дөрвөж ирсэн эмч мэрэгчлээ. Нэвтрүүлгийн mag Суваагаас нөхөртөөгөө ямар асуудалтай байгаа талаар нь асуухад камераар бичээд эхэлсэн юм уу? Нэвтрүүлгээр гарах бичлэг юм уу? Би ямар ч мейкап хийгээгүй ирсэн штэ гэдэг. Энэ бичлэгээ үзээд яагаад хүнийг ийм гахааш гаргасан юм бэ гэж уурлана. 진지를 이거 찍는 거예요? 이거 방송 나가는 거예요? 조금 나간다고 보시면 돼요. 아무것도 안 하고 왔는데 메이크업도 그렇고. 좀 해드렸다. 필터 씌우셨다. 그냥 왜 저 방송에 왜 저 얼굴 저렇게 돼지처럼 찍지? Тэрээр Хойд Солонгост байхдаа яс үе мөч болон хөдөлгөөн тогтолцооны асуудлыг оншилж эмчилдэг мэрэгсэн эмчээжээ. Энд ирээд шалгалт өгч тэнцсэн ч тэнцэг хүртлээ үнэхээр хэцүү байсан гин орц сурсан учраас ингээд Хойд Солонгосоос ирсэн эмч гэдэг утгаар нь энэ тентгийн нэвтрүүлгүүд урьж лекц уншуулдаг гэжээ. 2010 онд Хойд Солонгосоос дөрвөж ирсэн хүмүүсээс анх удаа ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авснаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч баргалгад болсон. Догжуу ихнэртэй анхны харцаар дурлаж түрэмгийн занд нь татагджээ. Ингээд 10 насны зүрхтэйж хурмаа ихэр шийдсэн. Суваагийн хувьд мөнгө олох чадвар сайтай учраас ажил хийж Догжуун гэртээ хүүхдүүдэд арж гэрээ ажиллаа ихээр болжээ. Тэрээр хүүхдүүдээ 3 нас хүртэл даавнж хөмсүүлж гараараа угааж, буцалгаж, хатааж өсгсөн тухайгаа ярихад Суваа тийм байсан одоо мангас болсон гэдэг. Саяхнаас ганцаараа ажилладаг ихнэртэй тус болохын тулд даатгалын компанид ажилд оржээ. Догжуун өглөө 2 хүүхдээ нэгээр сургуульд нь явуулж юмыг нь бэлдэж өгөөд хооллож ундалдаг. Тэрээр гэрээ ажлын 80% хийдэг. Харин Суваа өглөө босоод нөхрийгөө бэлдсэн олыг хараад өмнөх өдрийнхөө будаанаас өг битгий будаа хаяадаа гэд ширээний ард суув үгүй юу нөхрөө загнаж эхэлдэг. Нөхрийн хувьд ихнэртэй шинэ будаа агшаад шинэ хоол идүүлэхийг хүсдэгч Суваа энийг ойлгохгүй байнга хаялаа гэж уурладаг гинэ. Хоолоо идэж дуусаад Догжуун аягаа угаана. Суваа ямар ч чадваргүй нөхөртөө таарад инглээ тэглээ гэж байнга ярьдаг. Догжуун эхнэрээ маань төвшин өөр харин надад ямар ч төвшин гээд ах юм байхгүй. Өмнө нь бүхвэсэн болохоор намайг үл тоодгоо гэж ярьдаг. Эхнэрээ ихний асуудал нөхрөө үл тоодог зуршилтай. Суваа нэвтрүүлгийн өмнөх ярилцлага үеэр миний боловсролын төвшин нөхрийгтэй тэнгэр газар шиг ялгаатай. Царайлагч биш, гэр бүлээ сайн авч явдаггүй, мэрэгжилгүй, мөнгөгүй, юучгүй хүн. Би Пёнgyangны нисэх хүчний дивизийн тусгай хүчний ахмадын гэр бүлээс гаралтай бөгөөд таеквондогийн 8 дугаар зэргийн хар бүстэй. Тийм болохоор нөхрөө хөнөөй гэвэл миний хувьд юуч биш. Хүн нүх тасгал хичнээн 100 удаа хийсэн гэдэг. 태권도 8단에 기합 3단이에요. 그래서 이 남편 죽이는 거 1도 아니에요, 진짜. 이 남편 죽이는 거 1도 아니에요, 진짜. 사람 죽이는 것만 내가 3년 연습한 사람이에요. Хойд Солонгост генералийн зааврын дагуу сайд болон түүнээс өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг тансаг амьдардаг болохоор сэтгэл санааг нь бэлтгэхийн тулд хамгийн аюултай хэсэг рүү илгээдэгч аав нь тийшээ охиноо явуулахгүй цэрэгт явуулж маш хүнд хэцүү бэлтгэлүүдийг хийдэг байсан болохоор бүх хүнийг замаасаа олдуулах тийм ч хэцүү зүйл биш. Зүү юм уу нарийхан үзүүртэй юмар хүний биеийн 760 чухал амин цэг рүү хатгаж хөнөөхийг сурч байсан гэдэг. Бичлэг гарч хосууд хандтаа машинд байх бөгөөд Суваа тасралтгүй уцаар ярина. Ингээд ярьж дуусаад Догжуунаас хаашаа явахаа мэдчихэм үү гэхэд Догжуун эмнэлэг явна гэсэн мэдтэй гэж хариулдаг. Суваа яагаад явж байгааг мэдчихэм үү сонирхгүй байгаа зү гэд Догжууныг яг юм ярих гэтэл хүн залгаад байна гэд уцаар ярьж эхэлдэг. 그때 뭐 양방 한방 다 한다는 의사쌤 하나 또 온다 하지 않았어요? 아니, 나는 이름 처음 듣고요. 그런 분 모르는데. 네, 감사합니다. 네. 당신 지금 어디 가는지는 아나? 병원 간다며? 병원 왜 가는지는 아나? 몰라. 그래 관심 없다. 오늘 잠깐만 전화 해놓고. 전화 여보세요. Эхнэрийн дараагийн асуудал ганцаараа гинэт хуваараа өөрчилж шийдвэр гаргадаг. Нэвтрүүлгийн өмнөх ярилцлаганд эрэхтэй хүртэл нөхөртөө хаашаа явж яах гэж байгаа хэлэлгүй авчиржээ. Тэгээд Догжуун гинэт ярилцлага өгөхөөрөлж юу ч ярихаа мэдгүй гайхсан тэрээр нэвтрүүлгийн нэрийг асуудаг. Бичлэг гарч Суваа нөхрөө дагуулад ажлынхаа газрын үнтэй уулзахаар ирэх бөгөөд шууд ажиллаа ярьж эхэлдэг. Энэ оронд Догжуун юу их яахаа мэдгүй ийш тийшээ харж дэмий сууна. Гэтэл гинэт Суваа яриагаа зогсоогоод тэр яах вэ энэ үнд зөвлөгөөг миний картыг хэрэгэлдэг гэхэд Догжуун би өөрийнхөө картыг хэрэглэж байгаа гэхийг сонссон Суваа тэнд байгаа мөнгө чинь тэгвэл хэний юм бэ? Өөрөө мөнгөө олоод хэрэгэл гэж хэлээд ажлынхаа үнд энэ худлаа ярьж хамаа гэдэг.
카드를 내 거 쓴다고. 내거 쓰잖아. 뭔 소리인데 지금은. 지금 그게 누구 돈인데 그러면? 아, 이렇게 얘기한다니까. 누구든. 말 같잖아 우리 자꾸 하네. 이제. 본인 벌어서 써. 뻔뻔하다 진짜. Хөтлөгч энийг үзээд суугаад хандаж та сая үнэхээр буруу зүйл хийлээ. Хоёулахнаа ахта тэгж хэлсэн бол ойлгож болох ч өөр эрэхтэй үний хажууд нөхрөө миний картыг миний мөнгийг хэрэгэлдэг гэж ярих нь гэхэд суваа хөтлөгчийн үгийг дуусгалгүй. Тэр үнчаас манай нөхрийг ямар гэдгийг сайн мэднэ гэдэг. Хөтлөгч сайн мэддэг байсан ч хамаагүй нөхрийн талаас ийм зүйл огт сайхан санагдахгүй. Суваа эмнэлгийн дараагаар ажилладаг байхдаа ямар нэгэн зүйл болох ойлгонгууд нөхрөө ажилтнуудынхаа урд ойролж загнаж дорд үздэг. Энээс гадна эмнэлгийн эрэгтэй ажилчид Сувааг эмч ээж яагаад эмч биш ямар ч чадваргүй үнтэй амьдраад байгаа юм бэ гэж асуудаг гинэ. Догжун 13 жилийн турш өдөө хүртэл тессэн ч одоо тэгж чадахгүй. Хэлэх үгээ бүгдийг нь хэлнгээд тасралтгүй үгэлдэг. Гэхдээ нөхөр нь гэртээ хүүхдүүдээ хараад арыг нь баттаагаагүйсэн бол энд хүн ийм амжилттай явахгүй л гэсэн баг. Суваа мөнгө олох, гэрээ ажил хийх хоёрын мэдээж мөнгө олох нь хэцүү. Хүүхэд өсгсөн гэж яриад байгаа ч хүүхдүүдийг цэцэрлэг, сургалт, сургуульд явуулж байгаагаас гадна намайг дагаж явж өглөө ажилд хүргэж өгөхөөс өөр юу ч хийдэггүй. Миний төлөө өөрийгөө зориулсан гэдэгч сайн мэдэхгүй байна. Жолоо барьж өгөхөд нь баярлагч эннээс өөр юу хийсэн бэ? Юу гэдгийг нь мэдэхгүй байна гэдэг. Тэгээд ажлынхаа хүнд манай нөхөр өөрөө мөнгө олдгүй. Миний ачаар сайн идэж, сайхан амьдарч ээж юун тийм харамсмаар байгаа юм бэ? Дунд сургуульд 2 жил бүх барилцснаас өөр нийгмийн амьдралд хийсэн юм байхгүй. Тархин гацчихсан. Ажил хийхээр хийдэггүй. Хүмүүс нөхрөө гэрээ үйлчлэгч гэж бодоод сэтгэлээ тайлгаруул гэж ярьдагч хамт сууж исэн ажлынх нь эрэхтэй яриаг нь тасалж нөхрийнх нь араас гарч ярилцдаг. Догжун өмнө нь гэрэлжсэн бөгөөд өөрийнхөө төвшний эмэгтэйтэй амьдрах илүү амар байдаг. Ядчил үл тоодгүй гэж ярьдаг. Нөхрийн бичлэг дууссаны дараа хөтлөгч Догжуныг ийм зүйлийг төвчээд яаж 15 жил амьдарсан бол гэсэн бодол орж ирлээ. Хин ч байсан нөхрөө өөр хүний хажууд үл тоож муулах байж болохгүй зүйл гэдэг бол Суваа эхлээд өөрт нь болохгүй байгаа зүйлийг нь хэлэхээр засах ёстой үстэй. Үнэхээр миний буруу. Надад өөрчлөх ёстой зүйл байгаа бол засаж өөрчлөнө гэж хэлээд эхнэрийн талын бичлэг гарна. Суваа хойд Солонгост дэд сайдын өндөр албан тушаалтай хүний охин. Ийм өндөр албан тушаалтай айл хүүхдүүд хойд Солонгост амьдрал ямар хэцүү байгааг мэдгүй тансаг амьдардаг учраас бодит амьдралаа нүүр тулахын тулд хөдөө явуулжээ. Ингээд Суваа Пёнянаас Чонжин гэх газар руу явж хөдөөний эмнэлэгт өвчтөн байхгүй учраас өдөржингөө хийх юмгүй сууж итэл хамт ажилдаг хүн нь банан хам орох цот өгчээ. Суваагийн хувьд хэдий дажгүй амьдралтай айлын охин байсан ч алимнаас өөр юм идэж үзээгүй тэрээр ажилтнаас юу болохыг нь асуухад бүр холоос өөр твээс ирсэн юм гэдэг. Сайн ярилцаад үзтэл хид хид удаа хятад руу хуйл бусаар нэвтэрсэн байжээ. 그러다가 갑자기 바나나하고 파인애플을 주더라고요. 고위직이니까 사실 사과는 장모님이 한 분씩 보내줘요. 그래서 뭐 이거 뭐니 했더니 야 이거 멀리서 온 거야? 대륙에서 온 거야? Сууж явахыг хүсгээд би тэдэн цагаас тэдэн цагийн хооронд харуулт байх болохоор явчаад иргэдэг. Ингээд хятадыг сонирхож үзгээр явсан дөрвөн дөрүүлээ өгчээ. Тухайн үед тусгай зааврын дагуу хөлийн хамгаалтыг чангатгсан байсныг мдээгүй. Харуулууд бууга барьж гэрлээ тусгаад зогсоо зайгүй буудсан. Суваа өхөл амьдралын зааг дээр ирж хаашаа явж байгаа ч мэдгүйгүйсээр тумаан гол руу орж хүчтэй урсгалд урсаж хэсэг зур явсны дараа хятадд ирсэн байжээ. Ингэж явсаар 2006 онд өмнөд Солонгост ирж төрөөс олгодог жижигхэн түрээсийн байрнаас эхлэлээ тавьсан. Тухайн үед 1000 онч байхгүй Суваа ийш тийшээ байн галхаж хэцүү амьдралыг туулж явах үеэр байрных нь нэгч хүнтэй танилцах гэж асуужээ. Ингээд нөхөртөөгөө уулзаж хэдэн настайг нь асуухад өөрөөс нь 1 насаар ах гэж хэлсэн. 10 насаар ах мөртлөө. Сууж хоёлаа тохирохгүй юм шиг байна гэд болсон ч 3 жилийн дараа Догжууны найз ирээд чамтай л уулзахгүй бол үхэн гээд байна гэсэн. Иймч хүн болохоор үхэн гээд ахаар хүний аим авармаар санагдсан юм шиг байгаа. Ингээд эцэст нь хурмаа хийсэн ч бүх зүйл буруу тийш явдаг. Солонгос хүнтэй суусан учраас тэтгэмжийн мөнгө, сургалтын төлбөрийн тэтгэлэг бүгд байхгүй болсон. Амжиргаагаа залгуулах ёстой. Нөхөр нь муу зээлийн түүхтэй. Өөрөө сурах ёстой учраас галзуурсан юм шиг ажиллахаас өөр аргагүй болж бараг л 24 цагийн 24-т нь ажиллаж исэн бол нөхрийн хувьд 15 жил гэртээ ажилгүйсэн. Догжун хувцанд маш их ач холбогдол өгдөг. Бүр ойдлчноор хийлгэж өмсдөг гинэ. Нөхрийн ихний асуудал өөрөө мөнгө олдгүй мөртлөө хит үрлэгэн. Бүр хосолж өмсөх туртай. Догжун би хувцснаас өөр зүйлээр тэгж их мөнгө өрдөггүй. Арх тамхич хэрэглэхгүй гэхэд Суваа хурим ихийн өмнө хэрэглэдэг байсан ч хэрэглэхгүй байх нөхцөлтэй гэрлэхээр болсон гэдэг. Хөтлөгч Догжуныг 58 настай мөртлөө арх тамхи хэрэглэхгүй болоод ч тэрүү арьс чинь их гоё, шингэн царайтай байна гэхэд Суваа би арьсны эмнэлэгт ажилладаг болохоор үүдлэгсийн тариа иж өгсөн.
Би арьсыг нь ийм гоё болгож өгөөд байгаа болохоор сонин эмэгтэйчүүд очиж наалдаад байдаг юм а гэхэд Догжун араар тавихын тулд толгой сайтай байх ёстой гэдэг. Сүа эмнэлгийн дарга учраас нөхрөө дагуулад ийш тийшээ явж үйл ажиллагаанд оролцох тохиолдол их байдаг. Догжун явах болгондоо дандаа тод өнгийн хослол өмсөж алтан гинж зүүдэг. Ингээд Догжуныг хүмүүс дээрэмчин гэж харах тохиолдол их байдаг гэн. Тэгээд битгий юм зүү гэхээр Догжун хүмүүс надад зогсож ийн гэдэг болохоор байнга зүүхийг хүсдэг гэдэг. Сүа өөрөө мөнгө олдог учраас аль болох гамнаж бараг хэргэлдэггүй. Тэд 40 хоногийн турш хууль бус койноос олоод тасралтгүй хэрүүлтэй байгаа. Өдөр болгон койны сургалтанд суугаар явдаг болсон. Догжууны хэлснээр түрүү жилийн 9 сард эхнэрийнх нь нэмлэг хаагдаж буцаагаад цэгцлэхийн тулд мөнгө их хэрэг болсон. Энэ үеэр койны талаар мэдээлэл авчээ. Хийгээд эхэлчих юм бол их хэмжээний мөнгө олно гэсэн болохоор эхнэрээсээ тусламж авч 15.6 сая воны хөрөнгө оруулалт хийсэн ч одоо болтол мөнгө олж авч чадаагүй. Ядчихад бүх мөнгөө бэлнээр өгсөн учраас ямар нэгэн баримтч байхгүй байгаа юм байна. Догжун эхнэрээсээ 3 сарын сүүл хүртэл хүлээж гэж гуйсан бол Сүа тэр хүртэл хүлээгээд болохгүй бол сал хөрөгдөл дээр гарын үсгээ зураарай гэд эцэст нь гарын үсгээ зуржээ. Нөхрийн дараагийн асуудал гэр бүлээс нь илүү койн чухал. Догжун одоо болтол мөнгийг чинь олоод өгчих болохоор битгий яриад эцсийг нь үзээгүй байгаа эцтэй гэдэг бол Сүа хууль бус койно болоо хүмүүс мөнгөө буцааж авч чадахгүй гэсэн ингэж уралдаг. Зарим хүмүүс юу ч хийхгүй байхдаа эргэн тойрныхоо хүмүүст маш том тус үргэдэг гэд хэлээл байгаа. Хөтлөгч яагаад мэдгүй юмдаа хөрөнгө оруулалт хийсэн талаар Догжунаас асуухад тухайн үед мөнгө хурдан олох хэрэгтэй нөхцөл байдлаас ангиж хариулдаг. Сүа эргэн тойрных нь хүмүүс энэ нэвтрүүлэгт битгий ороо нэр хүнд чинь унана гэсэн боловч Сүа амьдрахын тулд нөхрийнхөө асуудлаас болоод үнэхээр хэцүү байгаа болохоор ирсэн гэхэд Догжун бит хоёрт ямар ч асуудал байхгүй гэдэг. Сүа аргаа бараад өөрөө эргэн тойрных нь хүмүүс гээд бүгд Догжунд хууль бус койн буруу зүйл битгий хий гэж хэлсэн ч нэмэр байгаагүй болохоор мэрэгжлийн үнээс зөвлөгөө авахар ирдэг. Догжун зөвлөгөө авахар ирээд эхнэр маань койн гэдэг үгийг хүртэл үзий ядаж хууль бус зүйл гэдэг. Би ч гэсэн мөнгөө алдахын тулд биш ашиг олохын тулд хөрөнгө оруулалт хийсэн гэхэд эмч тэгвэл таныг юу мөрөөдө тоглоом тоглоход хүргэсэн бэ гэж асуудаг. Догжун гайхаж койн мөрөөдө тоглоом юм уу гэхэд эмч нэг талаараа мөрөөдө тоглоом мөн. Та амьдралдаа өөр хэлбэрээр мөрөөдө тоглоом тоглож ийсэн үү гэхэд тийм зүйл огт тоглож байгаагүй. Угаасаа мөрөөдө тоглоомд дурггүй гэж хариулдаг бол Сүа Догжуныг хурмаа ихээс өмнө морины уралдааны мөрөөдө тоглоомд донтож исэн. Цэвэрлэгээ хийж гад хурдан морины уралдаанд бооцоо тавьдаг тасалбар болсон гэдэг. Хөтлөгч Догжунаас яагаад худлаа ярьсныг нь асуухад тийм бишээ. Би амьдралдаа 3-4 удаа хүн дагаж очсон гэж уралдаг. Догжун хэрэг хийхээрээ эхэндээ үгүй гэж эцсээ хүртэл гүрийдэг бол баригдвал тэр дороо уучлалт гуйж тэрний дараа амлалтын бичиг бичдэг гин. Би дахиж тэхгүй уучлаарай гэд. 3 жилийн өмнө Суагийн эмнэлэгт нэгэн бизнес эрхлэгч ирээд хэрвээ 10 сая воны хөрөнгө оруулалт хийх юм бол жилийн дотор 500 саяас 1 тэрбум вон олгож өгье. 5 жилийн хугацаа өгөх юм бол 10 тэрбум болгож өгнө гэсэн. Ингээд Суа нөхөртөө хөрөнгө оруулалт хийж болохгүй шүү гэж анхааруулад хахад хөрөнгө оруулалт хийсэн байжээ. Суа ямар мөнгөөр хийсэн талаар нь асуухад дахиад худлаа ярьж мөнгөө олоод авсан гэж хэлсэн ч ямар ч мөнгө авчираагүй. Догжун хэлэхдээ өмнө нь 55 сая воны хөрөнгө оруулалт хийгээд 25 сая воны ашиг бэлнээр авч их нэртэйгээ тохиролцоод койн авсан гин. Гэтэл нөгөө койн нь ямар ч бүртгэлгүй 3 жил болсон. Эмч асуудад та хоёрын койны талаар ярьж байгаа зүйлүүд чинь тэсөөр байна гэхэд Догжун би өөрийгөө тийм ноцтой болсон гэж бодохгүй байна гэдэг бол Сүа салах дээрээ тулчаад хахад койн аваад байгаа нь ноцтой болсон гэсэн үг биш юм уу? Болцгол юм бол бүх зүйл шийдэгдэх гээд байна гэхэд Догжун ашиг олчж болно гэдэг. Эмч Сүагийн тестийн арга харуулад сэтгэл готрол маш өндөртэй заримдаа амиа орлох талаар боддог гэж хэлдэг бол Догжууных ямар ч сэтгэл готролд өртөж байгаагүй гэж гарсан байна. Мөрөөдө тоглоомд донтсон үед ноцтой зүйлсийг мэдрэхээ болж стресстдэггүй, өөрийгөө ямар ч буруугүй гэж боддог. Харин оронд нь гэр бүлийнх нь хүмүүс стresстэж сэтгэлээр ундаг гинэ. Догжун өрхийн тэргүүн мөртлөө өөрийн гэсэн мөнгө хураахгүй байгаа болохоор ямар нэгэн аргаар мөнгө олохыг хүсдэг гэхэд хөтлөгч Суа тандаж нөхрийгөө үл тоогоод хүндлэхгүй байгаа болохоор ямар ч аргаар хамаагүй мөнгө олохыг хүсээд ийм зүйл хийсэн юм шиг байна гэхэд Суа койнд орохоос өмнө ганц ч удаа үл тоож мөнгөний талаар маргаж байгаагүйгээд хосууд хоорондоо хэрэлдэж эхэлдэг. Догжун ер нь бүх юмд л хин нэгнийг эхнэрээ буруутгадаг бөгөөд койн тавьснаа хүртэл эхнэрээсээ олсон гэдэг. Суад нөхрөө дагуулж очиагүй газар байхгүй. Эмчтэй уулзаж дараа нь өмгөөлөгч рүү дагуулж ороод нөхрөө хууль бус койнд хөрөнгө оруулсан талаар хэлэхэд Догжун удахгүй хууль ёсны олноо. Мөнгө авч чадна гэхэд өмгөөлөгч би 20 жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хурдан мөнгийг чинь өсгөнө гэж хэлээд ямар ч бүртгэлгүй бэлэн мөнгө авсан бол эн чинь хууль бус луйвэр гэхэд Догжун луйвэр чинь хин нэг хохироодог. Гэтэл энд хохирсон хүн байхгүй.
Би одоо болтол хууль бус гэж бодохгүй байна. Хууль бус гэж бодож исэн бол юу гэж хөрөнгө оруулах юм бэ гэдэг. Нөгөө илжигний чихэнд алт хийсэн цэгсрэн, ус хийсэн цэгсрэн гэдэг шиг юм болж байна доо. Суугаа хэрвээ хойд Солонгост ийм хүн байсан бол аль хэдийнэ үхсэн байгаа гэдэг. Тэгээд болоогүй нэвтрүүлэгт орохоос 2-7 өдрийн өмнө эхнэрээсээ нууцаар найзынхаа дөнгөж эхлүүлсэн бизнест их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Хөтлөгч ингэсний оронд ямар нэгэн бизнес эхлүүлсэн нь дээр юм байна гэхэд Догжун Суваа хоёр дундуур нь орж миний үгийг сонс, үгүй минийхийг сонс гэж хоорондоо хэрэлддэг. 아까 저 아무것도 몰라요. 왜 그렇게 사는 이유를 모르겠어요. 솔직히 저는. 무슨 얘기인지 알겠고. 저는 아무리 한마디만 말씀드릴게요. 제가 어쩌고 얘기 안 합니다. 두 분 다 듣고 얘기하세요. 이제부터 진짜 얘기해. 한 번만 더 나한테 먼저 얘기하면 나 이제 나갈 거야. Суваа нөхөртөө 10 жил сар болгон тасралтгүй 5 сая вон өгдөг бөгөөд тооцоод үзвэл жилд 60 сая вон өгдөг. Гэтэл мөнгөө юучгүй эргэлж хоол хүнснийхээ зардлыг Суваагийн зээлийн картнаас гаргадаг гин. Нөхрийн талаас надад цалин гэж өгч байгаа бол тэр чинь миний мөнгө гэсэн үгээ гэж уралдаг. 월급이라고 나한테 지급했으면 내 돈이잖아요. 그거 내가 노동 대가 내가 받은 내 돈이지. 어떻게 자기 돈입니까? Догжууны хууль бус койн олон сүүлд хөрөнгө оруулсан мөнгнүүд нийлээд 50 сая вон давхар болсон. Бас энэ койныхоо талаарх мэдээллийг нэг эмэгтэйгээс авсан бөгөөд байнга холбоотой байж хоорондоо ярьдаг. Тэгээд бүр гэрээ ээж мөнгө өгтөө талархсан сэтгэлийн улмаас хөрөнгө оруулж байна гэж бичжээ. Хөтлөгч Догжуунаас тэр эмэгтэйтэй одоо болтол холбоотой байгаа юу гэхэд койноос олж хаяа холбогддог гэж хариулсан. Тэгээд мөнгө койны талаар ярихаар цухтаад алгуулдаг гинэ. Энэ койн санал болгодог эмэгтэй болон алдсан мөнгнүүдээсээ олоод Суваа хит их стресстэж байнга хурдан үхэх юмсан гэж боддог болжээ. Гэтэл Догжуун койн хөрөнгө оруулсан мөнгөө хичнээн жил болчоод буцааж авч чадаагүй мөртлөө нэвтрүүлгийн өмнөх өдөр авсан. Нөгөө эмэгтэйгээсээ ингээд нөхрийн талын бичлэг гарч Суваа угаасаа хувцаа танилуудтайгаа хамт эвгчээтэл нэг нь энэ хувцас арай хитрхи болсон байна штэ. Хаях хэрэгтэй гэсэн ч Суваа хаяхгүй гэж зөрдөг бөгөөд урагцсан хувцаа ойж аль болох гамтаа эргэлхийг хичээдэг. Нөхрийн бодож байгаа эхнэрийн асуудал хэд хинэлттэй байдал. Гэхдээ ийм нөхөртөө бол хинч байсан хэмнэл юм байна. Будааг шагчин дотор удаад өнөр орсон будааг хүртэл хаяад хэрэггүй би идчихье гэхээс гадна хоол үлдээх дургүй бөгөөд хүүхдүүдээ ч хоол үлдээхгүй байхыг багаас нь заасан. Мөн Суваа 3 жилийн өмнө эмнэлэг ажиллаулдаг байхдаа амжилттай байсан ч том болохоор зүтгэж Догжууны үгийг сонсоогүй гэн. Ингээд Догжууны бодлоор эхнэр нь бусдын үгийг сонсдоггүй. Тэгээд гэртэн хүн ирэхээр нэг аяг ус өгөхийн оронд зараад юм хийлгээдэг гинэ. Дахиад нэг асуудал нь хүүхдүүдийнхээ өмнө Догжууныг үл тоож хүмүүст муулж цогтөг. Хүүхдүүдээс аав ээж нь хэрэлдэхэд ямар байдаг талаар нь асуухад ээжийг урлахаар айдаг. Байнга эвтэй байгаасаа гэж хүсдэгэ гэж ярьсан. Суваа хүүхдүүдийнхээ ярихыг сонсоод ээжийн хуваар хүүхдүүдтэй сайн ажиг харагддаггүйгээ ойлгож уучлалт гуймаар санагдсан гэдэг. Мөн Суваа хүүдээ аав чинь миний цүнхнээс мөнгө хулгайлсан гэж ярьсан бөгөөд саяхан хүн аав руугаа залгаад та ээжийн цүнхнээс мөнгө хулгайлсан юм уу гэж асуусан. Хоёр хүн ээжигээ уйлж уурлахаар аргатаж тэврээд ер нь бол ээжтэй аим юм байна. Суваа 100% салах бодолтой байгаа бөгөөд Догжуунд буруугаа ухаарах, өөрчлөгдөх бодол байхгүй гэж бодож байна. Ингэж амьдрах нь миний хувьд там шиг санагддаг гэдэг. Харин Догжуун салах бодол 50% та байгаа тэрээр хэдий ямар ч чадваргүй дутагдaltaй тал ихтээж эхнэрийнхээ төлөө биш бол хэний төлөө амьдрах юм бэ? Үнэхээр эхнэр маань салахыг хүсэж байгаа бол хүснээр нь хийнэ гэдэг. Хөтлөгч бүх бичлэгийг үзэж дуусаад бусад хүний үгийг сонсдоггүй хүмүүс би бинийхээ үгийг сонсно гэж байхгүй хаа. Ийм байдалтай үргэлжлүүлж амьдрал үнэхээр хэцүү гэж харж байна. Хоёулаа хийхийг хүссэн зүйлээ хийж бодохыг хүснээрээ боддог учраас сайн зөвлөгөө өгч юу ч гэж тайлбарлсан сонсохгүйгээд бичлэг дуусч хосууд өрөөндөө ирээд Суваа өнөөдөр ямар байсан талаар Догжуунаас асуугаад надад бол чи хууль бус койн хөрөнгө оруулалт хийхээ болчихвол юм бол өөр асуудалгүй гэхэд Догжуун би үндсэн мөнгө авсан болохоор үлдэгдлэр нь гэхэд Суваа бухимдаж тэр эмэгтэйтэй холбогдохыг хүсэхгүй байна. Битгий тэр эмэгтэйтэй орооцолтоод гэж хэлсэн штеп. Бусад хүмүүс ч бас хэлээд хахад юу ч ойлгоогүй мө гэхэд Догжуун болоо дугай гэдэг. Нэвтрүүлгийн багийн ярилцлаганд орохдоо Догжуун 10-11 сар дугна койн өснө гэсэн юм а. Энэ хоног дуустал хүлээгээд орлогоо авч чадна гэж бодож байгаа гэдэг. Энэ койноосоо салахгүй маань л да. Маргааш нь олж Суваа ие усан сэтгэл зүйчээс зөвлөгөө авахар ирэхэд сэтгэл зүйч 50 тухтай байна уу гэж Суваагаас асуухад үгүй амь насаа золин байж орхосноос илүү хэцүү байна. Заавал ингээх ёстой юм уу гэсэн бодол төрж өөрийгөө өрөвдөж гин. Нэг өдөр ч алхасгүй хичээнгүй амьдарсан байхад яагаад намайг ойлгохгүй байгаа юм бол гэж бодож гинэ гэхэд сэтгэл зүйч би хойд Солонгосоос дүрвсэн хүмүүсийг жирийн хүмүүс гэж хардггүй. Үхлийн ирмэг дээр байсан зоригтой хүмүүс. Гэтэл та тэрийг хүртэл туулж санхүүгийн хүнд нөхцөл байдалтайсан мөртлөө анагаахын сургуульд сурч энэ хүртэл ирсэн. Би таны тестний хариуг хараад анх удаа өөртөө ийм ихтгэлтэй хүн харсан. Жишээ нь миний гадаад төрх секси бас хөөрхөн.
Хүмүүсийн мэддгүү миний сайн тал бол маш ийдэг гэх мэтээр бичсэн байна. Өөртөө итгэлтэй байх нь тийм муу зүйл биш. Таны амьдрал тэр чигтээ амжилтаар дүүрэн байсан ч энэ амжилттай амьдралд ганцхан алдаа гарсан нь нөхөр. Нөхөр чинь таны амьдралын толб, удирдах чадахгүй цорын ганц зүйл. Заримдаа төвчж чадахгүй байх тохиолдолч байдаг гэхэд сууа нөхрөө хувьцааны талаар сурах ямар нэгэн зүйл хийхэд нь би ч бас дэмжихийг хүсдэгэ. Хийж гад болохгүй тохиолдолч гарч болно. Гэтэл догжууны хувьд сурах, хичээл зүтгэл гарахгүй амархан зүйл рүү тэмүүлдэг. Ядаж таксинд ч болтгоо яв гэхээр би яхаараа тийм юм хийдин гэдэг бөгөөд өөрийнх нь санал болгосон юмнуудыг огт хийдэггүй болохоор үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болохоор сургасан ч тэнцээгүй. Дунд олон ахлах сургуулийн бүх боловсролыг суваа нөхөртөө эзэмшүүлсэн гэхэд сэтгэл зүйч яриаг нь тасалж таны яриаг дуусгая гэх юм бол хойд наснаа хүртэл сонсох хэрэг гарна гэд нөхрөөсөө юу шаарддаг талаар нь асуухад нэгт хамгийн түрүүнд койн ихэ болох. Эмэгтэй хүний тал дээр өөр эмэгтэйтэй уулзмаар байгаа бол надаас дээр эмэгтэйтэй уулзах. Гэтэл тийм эмэгтэйтэй уулзах чадваргүй болохоор уур хүрдэгэ. Койнороо холбогдсон эмэгтэйтэйгээ уулзсаар байгаа бол тэрнтэйгээ амьдрахгүй яагаад надтай байгаад байгааг ойлгохгүй гэхэд сэтгэл зүйч би энийг зохицуулж чадахгүй. Яагаад гэвэл энийг шийдэхийн тулд хажуудах ханийн тусламж маш чухал. Гэтэл таны яриаг сонсоод хахад та агуу эмэгтэй хүн боловч бусад хүнд хэцүү ханддаг. Би тантай ярилцж байхад таал тасралтгүй нөгөө хүнийхээ хариу үйлдэлэгч анзаарахгүй ярьсаар байна. Хэлэх юм их байгаагийн хажуугаар та угаасаа их ярьдаг хүн болтой. Дээрэс нь маш ажил хэрэгч болохоор ямар ч хамаагүй байдлаар өөрийнхөө үзэл бодлыг тулгаж хэрэгжүүлэхийг оролддог. Гэхдээ хүн тийм ч амар биш. Та үнэхээр хэцүү хүнтэй хамт амьдарч байгааж тэр хэцүү хүнд чинь ч бас хэлэх үг байдаг гэд догжууныг оруулж энэ эмэгтэйгийн амьдрал амаргүй байна. Эхнэр чинь танд ч хэлэхгүй нэвтрүүлэгт бүртгүүлж энэ хүртэл ирсэн бөгөөд таны үгийг огт сонсдоггүй гэснөө гэхэд догжуун намайг бараг нохоо утсан чинээ тоодгүй ухааны юм ярихад сэтгэл зүйч сонсоод хахад таа ч гэсэн эхнэрийнхээ үгийг сонсдоггүй гэсэн. Танд эхнэрээс хүсдэг зүйл байгаа юу гэхэд намайг хүүхдүүдийн өмнө үл тоохгүй байх гэдэг. Сэтгэл зүйч намайг харахад та хоёр ямар ч ялгаагүй. Хэнийг ч сонсдоггүй зөрүүд. Ямартай суваа танаас койнд хөрөнгө оруулахгүй тэр эмэгтэйтэй уулзахгүй байгаасаа гэж хүсэж байгаа. Энийг юу гэж бодож байна гэхэд би хөрөнгө оруулсан үндсэн мөнгөө бүгдийг нь буцааж авсан. Энэ оны сүүл хүртэл хийчих юм бол болох гээд байна гэхэд сэтгэл зүйч 12 сарын 31-ээс хойш дахиж койнтой орооцолдохгүй гэсэн үг гэхэд тийм гэж хариулдаг. Сэтгэл зүйч тэгвэл тэр эмэгтэйтэй яах гэж юм гэхэд догжуун уулзсан ч уулзаагүй ч надад хамаагүй гэдэг. Сэтгэл зүйч холбооч барихгүй утасных нь дугаарыг устгах чадахгүй гэж хэлээд яагаад хариулт нь тодорхойгүй байгаа талаар асуухад эхнэр маань аль хэдийн дугаарыг нь устгуулсан гэдэг. Ингээд хосуудыг хамтд нь оруулж суваад хандан нөхөрчин тэр эмэгтэйтэй холбоо барьж уулзахгүй байгаа. Дугаарыг нь хүртэл устгасан гэж хэлсэн. Койны тал дээр би тооцоо хийхдээ тийм сайн биш ч гэсэн хөрөнгө оруулсан мөнгөө юугаар авсныг догжуунаас асуухад дансаар гэдэг. Сэтгэл зүйч ямар ч холбоогүй яжгаад таны хөрөнгө оруулсан мөнгийг данс руу чинь хийсэн гэсэн үг үү гэхэд үгүй би мөнгөө буцааж авахын тулд холбогдсон гэдэг. Дугаарыг нь устгасан гэсэн мэдтэй гэхэд устгасан ч санжээсан гэдэг. Сэтгэл зүйч би яагаад энэ талаар ярьсан бэ гэвэл эхнэрийн хувьд ийм зүйлийн талаар сонсоход тухгүй байдаг бөгөөд та утсан дээрээсээ устгасан ч толгойн дотроос устгаагүй байгаа болохоор тэр эмэгтэйтэй үнэхээр холбоо барихгүй байгаа гэсэн үгэнд чинь итгэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр яах ёстой гэж бодож байна гэхэд догжуун мөнгө авахын тулд дахиад холбоо барих шаардлагатай болно штэ. Хүүн бодогдоод 8 сая вон орчим болсон гэж хэлдэг. Сэтгэл зүйч зүгээр хай. Яагаад хайж чадахгүй байгаа юм гэхэд догжуун 8 сая вон өсөөд дахиад ашиг олох боломжтой гэд койн мөнгөө л ярьдаг. Сүа энэ үнэхээр өөрчлөгдөхгүй байна. Миний хичээл зүтгэл твцсэн зүйлс талаар боллоо. Дахиж нөхөртөө итгэх итгэл сэрэхгүй юм шиг байна гэдэг. Сэтгэл зүйч догжуунаас тэр эмэгтэйтэй мөнгө өгч авалцахаас үр зорилгоор холбогддоггүй гэсэн үг гэхэд тиймээ холбоо барих үг нь надад огт хамаагүй өөр харилцаа байхгүй гэдэг. Сүа тэр эмэгтэйтэй холбоогоо тасалсан гэж хэлээд 4 жил болж байна. Одоо хүртэл холбоотой байгааг нь харуул тэр эмэгтэй гэр бүлээс нь илүү чухал. Догжууны хүснээрээ удирдах чаддаг. Үнийг хэлэхэд надаас нууцаар хууль бусаар орж ирсэн мөнгө их байгаа. 8 сая воныг зүгээр орхивол орхиж болохоор хахад зууралцаар байгаа болохоор одоо болтол итгэж чадахгүй байна гэхэд догжуун би ч гэсэн амьдрах замаа олох хэрэгтэй эцтэй гэдэг. Сэтгэл зүйч суваад дахиж койнтой холбоотой асуудал гарахгүй тулд нөхрийгөө санхүүг хянуул илүү том асуудал гарахгүй хаа. Юу гэж бодож ийн гэхэд суваа тэгхийн бол энэ хүн байнга хэрүүл хийнэ гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл өөдөөс нь хэрэлт угаасаа осууд байнга хэрэлддэг. Ямартай ч нөхөр чинь энэ оны сүүл хүртэл койнигэд болно гэсэн болохоор дахиж илүү хөрөнгө оруулалт хийхгүй тулд дансыг нь хяна гэхэд сүү одоогоор нөхрийн энэ тэнд хөрөнгө оруулсан мөнгө миний мэдж байгаагаар 50 сая гаруй вон болсон.
Мдээгүй үлдсэн мөнгө хэд байгааг мэдэхгүй ч 50 сая вона буцааж олж авчрах хэрэгтэй юм шүү гэхэд сэтгэл зүйч тэгэж болохгүй. Энэ хүнд тэр их мөнгө байхгүй. Одоо бол шийдвэрлэж болох асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Яг одоо 55 сая вон авчир гэх юм бол авчирч чадахгүй аль хэдийнэ алга болсон мөнгө. Тийм болохоор өөрийгөө стресстүүлээд байлгүй март гэхэд суваа. Тэр эмэгтэйг шүүхэд өгөх юм бол мөнгө авах боломжтой гэдэг. Сэтгэл зүйч нөхрөөс тэр эмэгтэйг шүүхэд өгсөн ч танд хамаагүй үстэй гэхэд догжуун тийм ээ надад хамаагүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч хамаагүй гэсэн болохоор хүснээрээ хий. Мөнгөний асуудал тийм амархан зүйл биш ч шийдэж болдог зүйл. Хамгийн түрүүнд койнтой холбоотой мөнгө дахиж энэ гэрээс гарахгүй бах. Хоёрт нөхөр чинь энэ жилийн сүүл хүртэл койно хийгээд болно гэсэн учраас итгэх. Тийм их хугацаа үлдээгүй байна гэхэд зуваа надад үнэхээр хэцүү байна. Хүлээх гэдэг миний хувьд үхсэнтэй адилхан. Хүлээсээр хагаад ядарч гэн гэхэд сэтгэл зүйч суваа тандаж энд ирсэн шалтгаан чинь нөхрийнхөө болон миний үгийг бусад хүмүүс юу гэж бодож байгааг ямар зөвлөгөө өгөхийг сонсоор ирсэн. Гэтэл та аль хэдийнэ дүгнэлт хийчээд орж ирсэн байна гэхэд суваа дахиад нөгөө хүүхний талаар ярьж хоорондоо эрэлддэг. Сэтгэл зүйч арай гэж хэрүүлэг нь зогсоогоод та хоёр хоорондоо маш адилхан. Хоёулаа ухаантай гэдгийг чинь мэдж байгаач миний харж байгаагаар та хоёр энэ дэлхийн хамгийн тэнэг хүмүүс. Нөхрөнч тэр, эхнэрэнч тэр сална гэсэн. Сайн байна. Гэхдээ энэ талаараа хүүхдүүдээс асуусан уу? Гэрэлтийг та хоёр хийсэн байж болох ч гэсэн салтыг гэр бүл хамтдаа хийдэг. Хүүхдүүдтэй тэгтлээ хайртай гэсэн биз дээ. Үнэхээр их хичээж зүтгэхснийг чинь ойлгож байна. Гэхдээ энэ их хичээл зүтгэлээ дэмий хоосон зүйл болохгүй гэж найдаж байна. Суваа тандаж хэлэхэд та ажилдаа сайн. Ажилдаа төвлөрдөг хүмүүс харилцаандаа санаа тавьдаггүй. Тийм болохоор ямар ч хамаагүй хүний өдөөс харжгаад нөхрөө өвөл тоож элдвэр нь хэлдэг. Хүүхдүүдийн өмнө ч адилхан. Ингэж хэлэхээр та өрөвдөлтөө хэцүү амьдарч байгаа юм шиг санагдаж доктор ч онгойж стресс чинь тайлагддаг байж магадгүй ч нөхөр чинь ямар ч нэр үндгүй хог новшолж хувирна гэхэд суваа. дахиад ко인이 талаар ярьж хоорондоо орилддаг. 내가 그 팀장님이고 뭐고 다 연락해가지고 본인이 내가 보험을 한다고 얘기도 안 했는데 잠깐만요. 이거 뭔지 알겠어요. 코인에서 빠져나오라고 한 거잖아. 이유가 내 무엇이든지 잘하는 간에 거 했잖아. 잠시만요. 그럼 잘하는 게 도박이야? 잠깐만요. 아무차 운전하던 뭘 왜 하든 여기서 잠깐만요. 아무차 운전하던 뭘 왜 하든 여기서 이러세요? 왜 여기서 이러세요? Сэтгэл зүйч дахиж зогсоогоод би сая нөхрийгөө бусдын хажууд үл тоож элдвэр хэлж болохгүй тухай ярьж байхад та миний яриаг койн руу оруулаад шал өөр зүйл яриад байна. Нөхөр чинь энэ оны сүүл хүртэл тоглоод болно гэсэн болохоор тэр хүртэл төвчээд дараа нь тэр эмэгтэйг шүүхэд өгөх үгүйгээ өөрөө мэд гэхэд суваа догжуунаас тэр эмэгтэйг шүүхэд өгнө гэж амал гисэн ч дуурдаггүй. Хамгийн гол нь мөнгө өгсөн хүн нь догжуу учраас өөрөө шүүхэд өгөх ёстой тийм ээ. Ингээд суваа тэсгээ олж зөвлөгөөний цагаа дуусгалгүй өрөөнөөс гарч явдаг. 나 진짜 안 할래. 나 안 할래. 더 이상 얘기하지 마요. 나 더 이상 어떤 설득도 필요 없어요. Тэгвэл суваа нөхөртөө итгэж догжуун нөгөө эмэгтэйгээс холбоогоо тасалж койно болж чадах болов. Юу гэж бодож байгаа комент хэсэгт хуваалцаарай. Таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.